За өнөөдөр би та бүхэнтэйгээ уулзуулахаар GFC хамтлагийнхантай одоо уулзсан байна. Та нартай амралтын өдрийн мэндийг хүргэе. Мэдвэрье. За тэгэхээр Wake Up амьд хөгжмийн наадам одоо болох гэж байна. Ер нь бэлтгэл ажил нь хэр явж байна? 2025 оны 6 сарын 8-нд EVG Palace болно. Тэгээ бэлтгэл ажил маань ихэд хангагдаад бэлэн болоод хамтлаг гадна дотны хамтлагууд маань ер нь ирээд явж байна. Тэгэхээр 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ жилийн гол онцлог нь юу бэ вэ? За мэдээж Монголын амьд хөгжмийн нэртэй хамтлагууд тоглоно. Шинэ залуу хамтлагууд тоглоно. Тэгээд гол онцлог нь бол Хятадаас 2 хамтлаг ирж байгаа. Өөр Монголын Nine Treasure гэдэг 9 Эрдэнэ гэдэг хамтлаг. Тэгээд Хятадын Die From Sorrow гэдэг нэлээд алдартай хамтлаг ирж байгаа. Бөмбөрчин алт эрдэнэ маань хувьд ер нь амралтын өдрөө яаж өнгөрүүлдэг вэ? Сонирхолтой хобби юу бэ? Хобби ч одоо бид нар чинь ерөнхийдөө бол айгүй жаргалтай ажил хийж байгаа байхгүй юу? Эхлээд уг нь хобби хүсэл мөрөөдөл зорилго ингээл айгүй гой хүүхдийн юм байсан чи одоо сүүлдээ ажил болоод тэгээд ерөнхийдөө бараг л заримдаа нөх хүмүүсийн ажил эхлүүлдэг нэгт хоёр дахь өдөр нь бараг л амралтын гайгүй өдөр ч юм шиг хагасаа бүтэн 5 дахь хагасаа бүтсэн бүр яг жинхэнэ ажлын өдөр юм шиг болцдог. Тэгэхээр ерөнхийдөө бол хагас бүтэн сайнд бид нар энэ зуунд л ерөнхийдөө нэг бүтэн сайнд нэг амраад ингээ яагаад вэ гэхээр гэр бүл нэтрээ те бас нөгөө арын хамтлагаас гадуурх ажлууд энэ төр байгаа учраас энэ жил ерөнхийдөө бөөнөр бүтэн сайнд нэг амраад ингэж яа гэж ярилцсан байгаа. Түүнээс өмнө нь бол ерөөсө дандаа л ингээл хагас бүтэн сайныг дандаа л ажиллаж өнгөрөөдөг гэх юм. Тэгтээ тэгээд ер нь ч амарсан үү те. Тэгээ сүүлийн үед одоо тоглолт өгчлөөр бүр уг нь бүтэн сайнд амрыг гэж ярьж ирсэн тэгээд амарсангүй. Бүтэн сайнд амрыг гэж ярьж ирсэн аа бүтэн сайнд тоглолтоо хийчих үед гэж аахгүй те. Манай хамтлагийн бас гитар чи ерөөл дахын хувьд хизээ амарсан бай хамгийн сүүлд. Хамгийн сүүлд ер нь амраагүй бодож штэ. Ер нь амруул юу хиймээр вэ? Амруулаа сайхан хөдөөл гармаар энэ да. За тэгэхээр манай GFC хамтлагийн хувьд одоо байгуулагдаад 11 жил болж байна тий. Тэгэхээр хамгийн анхны уран бүтээл нь яг ямар уран бүтээл байсан бэ? Тий, хамгийн анхны уран бүтээл бол манай эхний цомгийн Fallen City гэдэг Сүнсөө хот цомгийн Сүнсөө хот гэдэг байгаа. 14 онд маах ус арай өөр гişүдтэй байлаа л да. Манай хоёр 2016 7 онд орж ирээ. Ерөөлт болохоор 2022 онд орж ирсэн. Тэр үед болохоор өөр бүрэлдэхүүнтэй манай хамтлагийн одоо дуучин хүрлээ. Тэгээд би бит хоёр тэгээ бас нэг хоёр найзтайгаа нийлээд 14 онд эхлүүлсэн байдیں۔ Тэгээд тэр үед нөгөө Noise Metal гэдэг фестивал болдог байсан. Тэрэнд оролцох гээд Үхрийн ферм дээр очиж бэлтгэжсэн бэлтгэлийн байр байхгүй. Тэгээд тэрэнд Сүнсөө хот гэдэг дуу зохиогоод анхны дуу хийжсэн. Тэгээд тэр дуу маань болохоор ерөнхийдөө ийм хот сүнцэм гэхээсээ илүү хүний доторх одоо хот доторх сэтгэл зүй тэ сүнцэн учраас бид нар гараад шүлсээ хайж байгаа хогийн савын гадуур хийж хайж байгаа тэ одоо юу гэдэг цоггороо тамхиныхаа ишиг хайж байгаа гэдэг чинь өөрөө таны доторх хүн чинь одоо доторх хот чинь сүнцэн учраас энийг хайрлахгүйгээр ийм байна гэсэн утгыг шүүмжилж илэрхийлсэн саатад байхгүй. Тэгээс хүмүүс сүнсээ хот гэхэлэр манай хот ингээд сүнц ингээд нэг юм бодит юм хараад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бидний дотоод хүмүүс маань одоо хайрлал гэж одоо хотоо хайрлаа ч юм уу ер нь ямар ч юмыг ингээ хайрлаа гэж бодох юм бол доторх хүн хүсэж ивэл юу ч хийж болно шүү дээ. Хотоо биш өөрсдөө хөгжүүлээ яг. Тэгвэл тэгээ хот маань хөгжнө. Тэгэхээр яг уран бүтээлхээс санааг хинэн гаргаад дууны аяыг нь хинэн хийгээд үгийг хинэн бичээд ч юм уу танай хамтлагийнхны яг одоо дотроо гүйцэтгэдэг үүргүүд юу вэ? Ер нь бол бөөнөрөө л ярилцаад гаргадаг л та. Тий, санаагаа эхлээд одоо дуу бүтэх процесс гэх юм бол эхлээд бол бөөндөө ярилцаж санаагаа гаргана. Ийм дуу хий, ийм цомог хий, энэ цомогт одоо ямар дуу байх вэ гэдгээ ер нь эхлээ гаргацдаг гэсэн. Тэгээ бөөнөрөө хөгжмийнхаа санаануудыг ярилцаал хийдэг. Одоо ер нь сонсогчдоо ямар уран бүтээл хүргэе гэж ажиллаж байгаа вэ? За одоо бид хэд чинь нийтдээ Сүнсөө хот салбтай хүн түмэн шиг ингээд нийтдээ 3 цомог гаргасан байгаа. Одоо дараагийн 4 дахь альбом бол бид хэд хоорондоо ярилцаад ерөөхдөө нэлээд өөрчлөлт хийхээр одоо завдж байгаа гэх юм уу. Тэр нь одоо за ингээд нууцлагдчих тий. Бид нар энэ тоглолтын дээрээ бол ерөнхийдөө өмнөх гаргасан 3 цомгоос
ингээд түүгээд бид нар нөгөө яг Wake Up Festival-ыг бид нар зохиолж байгаа зохион байгууллаад ингээд 11 жил болоод явсан үнэн. Гэхдээ ерөнхийдөө бараг нэг 3 4 19 оноос байна уу 20 оноос эхлээд манай гадны хамтлагууд авчиад ийм олон улсын фестивал аль биесээр ингээд баг болоод эхэлж байгаа хгүй. Тийм болохоор одоо энэ фестивалда бид нар өөрснөө ч гэсэн тоглохдоо үндсэн одоо ийм яг оролцож байгаа хамтлагч гэл тоглоно. Буюу цаанаас 40 минут гаргаж өгсөн бол яг л оролцож байгаа хамтлагч 40 минут тоглоно. Тэгэхээр 40 минут нь тааруулаад бид 3 цомгийнхоо дуунуудыг ингээд төвөрлөө тэ. За тэд цомгоос ийм дуу энэ цомгоос энэ дуунуудыг тоглоё гэж ингээд явж байгаа. Түүнээс манай зохион байгуулдаг гэсэн 2 цагийн тоглолт дайж тийм бол байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө өнгөрсөн гаргасан 3 цомгоосоо төвөрлөөд явж байгаа. Шин зүйлүүдээ бол энэ 100-100-да магадгүй бид нар play time дээр цаашлаад өөрөө тоглолтууд дээр шин энэ төлөвлөлөд ажиллаж байгаа дуунуудаа гаргаад тэрийгээ тоглох баг. Энэ удаад бол ерөнхийдөө өнгөрсөн гаргасан 3 цомгийнхоо төвөрлөж тоглож байгаа. Танай хамгийн сүүлд гаргасан цомгоос миний хувьд бараг дурлцаад байгаа нь манан байгаа. Мананг ер нь дуулах уу? Тийм, мананг мэдээж дуулна. Одоо манай хамтлал тийм. Манай хамтлагийн анхны одоо ийм clean vocal-аар дуулж байгаа дуу байхгүй тийм. Ямар нэг орилон байхгүй. Зүгээр ингийн хоолоор дуулсан ер нь бол анхны дуу баха. Тэгээд хүмүүс ч гэсэн айгуу дуртай. Баллаад гэдэг. Баллаа. Айгуу даруухан байсан учраас надад сонирхолтой санагдсан. Гэтэл танай хамтлагийн сүүлд гаргасан цомгоос клип нь надад хамгийн үзүүштэй санагдаад байгаа нь махны машин байгаа байхгүй юу? Тэр агуулга нь надад бүр ингэж жоохон ингэж амар юм шиг тэгсэрнээс агуулга нь надад айгуух таалагддаг. Тий нөгөө ерөнхийдөө ингээл тэр клипэн дээр бид нар зүгээр л хүмүүс ингээл амар одоо юу гэдэг нь те амар хурц юм харуулсан байна. Ийм байна гэл тэгсэн тэгэл яг үнэндээ бас цаагаараа байгаа л бодит байдаг шүү дээ тий. Нэг л харуулсан. Тийм чи машин дуулаад байна шүү дээ. Тийм бид нарыг ийм нэг юм circle одоо юу гэдэг нэг юм махны машин шиг нэг юм дотор нэг юм эргэнгүүтлээ мах хийгээд тэгэнгүүтлээ цаашаага ингээд бүтээгдэхүүн ч юм уу нэг мах болоод ингээд гардаг шүү дээ тий. Биднийг одоо нэг ийм нөхцөл байдал ерөнхийдөө байлгаад байгаа шүү дээ тий. Ингээл харахаар яг ихчтэй юм уу гэхээр тийм зарим нэг талаараа биш. Тэгээд ингээл дэмжиж тусаас бие биентэйгээ ажиллаад ингээ хөгжиж ихлээр зөндөө юм асуудал гарч ирээ сая ингээл дотоод болж гисмэсээ боо юм болно шүү дээ. Тэгээд энэ цаагаар нь бодит байдлыг л ерөнхийд нь шууд харуулсан тийм л гэлээ. Тэгээд ерөнхийд хүмүүс болохоор нэг айгүй урц байна хэвээр аим шиг кино шиг байна гэл ингээл байгаа байхгүй. Тийм ерөнхийдөө байгаа бидний байгаа л байдал шүү дээ. Надад бол клипийн яг хурц гэхээс илүү агуулга нь сонирхолтой байсан. Тэгээд энэ агуулгыг яг хэн бодож сэтгэж гаргаж ирсэн бэ? Манай хүрлэл бодд юм дөө. Тэ хүрлээ тэгэл гаргаал за яг ийм гээл харцсан байсан. Айгүй олон сар бодсон юм дөө. Тэгээд яг ийм гаргаад бид нэг хоорондоо яриад за манай хүрлээ голлоо. За яг ийм санаатай ийм энэ дуу нь өөрөө ийм тэгээд ийм юмнууд ашиглан жижиг хэрэглүүд нь юм байна гэж манай ерөнхийдөө бүгдийг гаргаал. Тэгээд бид нар сонсоол ерөнхийдөө нэг дагах маягтай. Тэгээд хамтлагийн ахлагч болохоор яг нэг тэр үүргээ ойлгоод тэгээд бүх одоо юу гэдэг шин санаануудаа гаргаад гэхдээ мэдээж тулгарна гэсэн үг биш. Бид нартай ингээд ярилцсан. Энэ ямар санаа байна? Та нарт ийм санаа байна. Гэхдээ ерөнхийдөө миний хүсэж байгаа юм бол яг ийм илэрхийлэх гээд байгаа шүү. Тэрэн дээр нэмэх юм байна уу, хасах юм байна уу гэл те. Ерөнхийдөө ингээд явдаг юм да. Тэгээд манай хүн ч гэсэн дуучин болохоор дууныхаа ерөнхий цаад санаануудыг гаргана. Бараа гитарчин ингээд нөгөө дууныхаа аяыг илүү төлхөө гаргана. Тэгээд бит хоёр болохоор санаануудаа илэрхийлнэ. Тэгээд яг тэр үндсэн тэр цаад санааг нь одоо юу гэдэг юм эвдчихгүйгээр яг гоё чимэглэх юмнуудаа нэмээл асуул хасаад ингээд одоо дөрвөн хөгжим тэгээд дөрвөн баг болохоор өөрсдөө тэр гаргаж байгаа хөгжмийн зэвсгүүд дээр тэр бөөнөрөө ярьсан санаагаа энэ хөгжмнэрээ яаж гаргаж болохоор байна гэж хоорондоо ярилцж байгаа гэсэн. Нөгөө амьд хөгжмийн хамтлагийнхны хүмүүс ер нь ингээл тайзан дээр байдаг шиг аягүй тийм хурц ширүүн характертай ч гэдэг юм уу тэгж төсөөлтөн шүү дээ. Бодит амьдрал дээр ер нь та нарын дунд хамгийн одоо харизм өндөртэй хэм бах уу?
Тэгээ манай дуучин хүрлэл л бах та тэгээ хайрч юм шүү дээ. Цаадах чи ер нь ингээл янз бүрийн санаа болдог ч юм уу ер нь нэлээд ирч хүчтэй. Тийм хамтлагийн нөгөө бид нар тэгж ярьд юм л нөгөө цаад нэг уус суур характерыг авч явж байгаа байхгүй. Тэгээ угаасаа бидний нөгөө урсгал маань deathcore гэхээс одоо сүүлдээ progressive metal болоод байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө метал урсгал маань нэг юм шүүмж ч юм уу эсвэл юм жоохон хурцаар илэрхийлээд те хүмүүс ингэж харахтаа киногоор бол аим шиг кино ч юм шиг те. Гэхдээ яг нэг тэр мэдрэмжийн өгж байгаа бол би бол адилтгаж болно. Одоо киногоор бол аим шиг кино, хөгжмөр бол метал бол тийм гэх юм бол байж болно шүү дээ. Тийм. Тэгэхээр манай яг тэр характерыг авч явдаг. Бид нар ч гэсэн нөгөө тайзан дээр айгүй ер нь бол бид гурав бол хүрлээг бодвол характерыг бол бас арай юу л да. Гэхдээ манай нөгөө метал хөгжим маань болохоор илүү тийм характертай, хүчтэй хөгжим те. Тэгэнгүүт тэр хөгжмийн чинь бас тоглохын тулд бас ингээд нурмаагаа тоглоод байвал бас тийм. Тэгэхээр заавал ч тэр характерыг гаргаж яг тайзан дээрээ тэр характерыг гаргадаг юм. Тэгэхгүй одоо бас энгийн үйтэйг орлоо яваад гэж байхгүй шүү дээ. Тийм хүмүүс байна л да. Яг байна тийм. Бидэд бол ихвчлэн бас тийм биш л дээ. Энгийн амьдрал дээрээ сайхан энгийн. Тайзан дээр бол хэвээр хамгийн мал гаргадаг гэсэн. Тийм. Тэг бид нар ч нөгөө ер нь бол гэхдээ амьд хөгжим сонсдог, рок сонсдог хүмүүс ч гэсэн ихвчлэн тийм байдаг юм шиг надад анзаарчихсан тийм. Яг тоглолтын дээр ирээд тэр чинь яг бүх ирч хүчээ стрессээ тайлж байгаа байхгүй юу? Ирч хүчээ гаргаад өсөө гаргаад биш хүмүүс байна гэдэг. Тийм. Тэгээд хөвчлэн энгийн амьдрал дээр бол айгуу тийм даруухан дугай татгч байгаа хүмүүс байдаг юм шиг надад санагддаг шээ. Хамгийн уянгийн дуу сонсдог нь хий. Бүгдээрээ. Гэхдээ яг рок тийм. K-pop сонсон тий. Ер нь бол бүхэл жанрыг сонссон л да. Pop сонсон нэг л бүгдээ сонссон шүү дээ. За та гурвын л дундаас шүү. Бүр ингээд 20 дугаар зууны баг хүмүүсийн огт мэдтгүү энэ төр дуунуудыг гаргаж ирээд та нарт сонсгодог нь юм бэ? яг тэр хүн бид гурав дунд алгалдаа. Нөгөө дөрөвт хүн чинь яг тэгдэг байхгүй. Бүр 50 60-аад оны 40 мөч 50-аад оны дуу гитард гаргацсан дуулцсан ч явж байгаа шиг тий. Бидний бүр мэдхгүй дуу манай нөгөө нэг юу гэдэг хөрлөө нэг өөрийнх нь цаад санаа авж байгаа юмнууд нь тэгээд тэр үеийн юмнууд илүү одоо өөрт нь таалагддаг юм шиг байна. Тэгэл бүү 40 50 60-аад 70-аад оны дуунууд дуулж муулаад тэгэл тэрний талаар түүх мөгөө судалцсан явж байгаа шүү дээ. Бид гурав дунд тэхээсээ илүү ерөнхийдөө бараа хитээр бол илүү орчин үеийн техник технологи одоо 25 онд юу болж байна, хөгжимчд юугаар тоглож байна, ямар техник технологи хэрэгжилж байна, яаж илүү саунд гаргах вэ гэд тэрлэгэл илүү явчихдээ. Яг тэр талыг нь баддаг нь болохоор хүлээх байхгүй. Тэг. Яагаад ер нь рок хамтлагт орсон бэ? Хөгжмийн урсгал нь анх ямар байж байгаа дийшээ халтарсан бэ? Миний хувьд бол айгу багасаа л айгу дуртай байсан. Манай нэг ах айгу нөлөөтэй. Тэгээд ах маань амьд хөгжим сонсдог байсан. Тэгээд би тэр ахынхаа юу хийж байгаа бүгдийг л дөөрөдөг байсан. Тэгээд баг багт ингээл рок хөгжим яваал Nirvana, AC/DC, Led Zeppelin гэл янз бүрийн рок хамтлагууд багасаа л ерөөхдөө дуртай байсан. Тэгээд яг анх гитар сурч эхлээд тэгээ гитарын багш маань надад AC/DC гэдэг хамтлаг сонсгоод тэр нь яг өсвөр насны хүүхдэд айгүй хүчтэй нөлөөлөөд тэгээд яг эрэлт буцалтгүй энэ хөгжимд орсон. Ямар сандал би ч одоо Lamb of God гэдэг хамтлагийн докюментари киног үзээд сургуулаасаа гарч исэн. Тийм түүх байгаа. Үтсэн шүү гарлаа. Тийм. За ерөөсөө би энэ хамтлагийг сонирхол хамтлагт орох юм байна гэж. Йоо, гитарын багш гэж их болдох хэлж байна. Тийм. Тэг бит хоёр чинь нэг гитарын багштай. Тийм. Анх бид хоёр гэхдээ яг хамтлагт орохоос өмнө л яг танилцсан. Тэгээд яг яасан чинь уулзаад ярьсан чинь би Багнуурт гитар сурж ирсэн. Тэгээ ерөөлт бас налахт байсан юм шиг байна тухайд. Налахт биш. Манай аав барагийн багш явж бит хоёр нэг багшийн шавнал болж таарсан. Барагийн багш мараг манай загалмаас хийцэг байхгүй. Ер нь GFC хамтлагийг яагаад сонгож та хоёр орсон бэ? Хамгийн сүүлд орсон гişүү хүмүүс шүү. Би болохоор одоо би Багнуурт 10 жилээ төгссөн байхгүй. Тэгээд ерөөдөө яг л ийм рок хамтлагтай болохыг одоо тухайн үед жоохон хүүхэд ингээл хүсэж мөрөөд тойл те. За хотод очиод би яг энэ рок хамтлагтай болно гээл. Тэгээд анх хамтлагийнхаас түрүү ярьжсэн Сүнсэн хот гэдэг дууг сонсч ирсэн. Тухайн үед нэг аудио гаргацсан байсан. Тэрийг сонсоод хүү эн чи бас Монголд ийм хамтлаг байт юм байна гэдээ айгу дуртай байсан баг. Тэгэл би угаасаа тэнд багтал шийдсэн байсан.
би очиод энэ хамтлагт орно гэв. Тэгээд очиод хамтлагийнхаа дуучин хүрлээтэй яриад дандаа хамтлагт орё гэж орж ирсэн. Бөмбөгчний хувьд одоо шалгалт энэ төр авсан уу? Төрүүлж өрсөн байсан гişүний хувьар. Үгүй би ч тэгээд шууд ногоон шумаал тэнцсэн л дээ. Манай үс нэр цуурайтсан байсан л да Монгол даяар. Нэ тэмцээнд ороод төрүүлсэн мэт те? Үгүй баха. Үгүй лөө. Гайгүй. Нэг тухайд би нэг яаж ийсэн. Нэг видео хийсэн байлоо. Нэг Facebook дээр зүгээр гитар тоглож байгаа нэг юм видео хийсэн. Тэгсэн чинь манай хамтлагийн дуучин хүрлээ тэрийг хараад доор нь юм бичээд бид хоёр чатлж матлаад тэгээд ер нь танилцаад. Манай нэг барагийн өмнө байсан гитар чинь бидрээс жоох ах байхгүй. Бараагаас бол бүр ах. Бараг 8 9 байхгүй. Тэгээд тэр л ярьж исэн биш. Тэр үедээ мэдхгүй тэгэл явж исэн тэгээд гэсэн чи тэр л энд нэгс амар хөөгд байна. Алж ийна. Энэ одохгүй алнаа мална гэж яриад. Хэлсэн чи за гээд. Тэгээ би тэр зун чи би чи Америк хвч төрсэн байлоо. Тий. Тэгээд тэр зунаа яагаад тэгээ хурж ирээд хүрлээ. Яг намайг яг анх ороход бол Алтка байгаагүй. Тэгээд Алтка ирээд тэгээ хүрлээ ирээд яг үндсэн бүрэлдэхүүн. Хүрлээ ирээд энэ хүрлээ байгаад тэгээд үндсэн яг бүрэлдэхүүн бий болсон тий. Тэгээд тэрнээс хойш бас нэлээд хэдэн гişүүд цалгиж байгаа. Одоо яг энэ бүрэлдэхүүнээрээ явж байгаа. Миний хувьд бол хамтлагийнхаа фэн нэс юм аа. Тэгээд энэ үгийг заваасаа нэг тоглолт мөглөлтөн дээр дуусан гол тайзан дээр гараад тэрж өмсөж гээзүгээр. Тэгээд яг хоо гэнэттэйгээ нэлээд дотцсон. Ялангуяа хөрлөөхтэйгээ дуучинтайгаа нэлээд дотносцсон. Үе хамт гардаг, энэ тэнд суудаг байж байгаа. Манайд мөн англи байсан юм. Англи явж явах талмаа хүрлэх. Над руу юм бичиж байна. За мэдөө бэс гитараа бэлдээ байж байгаарай. Яг ямар шгүй юм байд юм бэлдээ байж байгаа. Ахын мөрөөдлийн биелүүлнэ. Би одоо яах гэдэг юм бол намайг өөр хамтлагт оруулах гэдэг юм хта. Гайхаад. Тэгэл ирээл нэг хэсэг байж байгаа л гинт намайг дуудаад уулзгаар боллоо. Тэг яваадсан чинь манай гурав сууж исэн. Тэгэл Алтгах чи яг чадах уу? Яах юм гээл. Манай ерөөлт чинь нөгөө бас багасаа ингээд хөгжмөнд айгуу дуртай. Хамтлагт одоо ингээд тоглох айгуу хүсэлтэй цал байсан байхгүй. Тэгээ бид нэр ингээд уулзмаар найзууд байсан. Тэгээд бид нэр хуучин бас гитарч маань тоглох боломжгүй болоод тэгээд бид гурав ярилцж байгаа тэнийг авах уу гэж хамгийн ойроосоо ерөөлтийгөө гитарч нараа авъя гэд. Тэгээд л уулзаал. Чи чадна өстэй гэ. Тэгээд орж ирсэн дөө. Тийм бид нөгөө юу л да аюух ярилцаад энийг ингээд аваад ингүүл яах вэ? Ийм хүмүүс ингэдэг гэж яриах юм. Бид нар нөгөө нэг хүний нэг юм чанарын шууд сонгосон байхгүй. Бид скилтэй мундаг чадвартай хүмүүс ямар байдаг вүлээ гэдэг бид зөндөө мэдэх болохоор тэгээд чадвартай байсан ч гэсэн нөгөө дотоод хүн өсөхгүй болвол удаан тогтож чадахгүй юм байна да гэж одоо тэгээд маа дүүчин болохоор нөгөө юу байхгүй юу бэс гитар ерөөсөө өмнө тоглож байгаагүй дандаа гитар тус урцсан соло моло гаргаад видео хийсэн байсан байхгүй. Тэгээд тийм хүүхдийг шууд чи ингээд мундаг ийм юутай юм байна. Хүсэл эрмэлзэлтэй юм байна. Чи ингээд удаан хугацаанд бидтэй явахаар юм шиг одоо мэдрэмжийг төрүүлж байна. Чи тэг бэс гитар тоглож чадах уу гэдээ асуугаа. Тэгээд авч ирсэн байхгүй. Ерөөдөө тэр хүний ямар чадвартай байх нь их гол шүү дээ. Цаашдаа хэр удаан хамт явах уу тий? Тэгээ миний хамгийн гайхалтай байсан зүйл гэвэл ер нь бол хамгийн ихний өөртөө тавих зорилго баг мөрөөдөл маань Playtime-ийн тайзан дээр тоглох байсан байхгүй. Тэгээд яг Playtime болохоос өмнө сарын өмнө хамтлагтаа орж байгаа шүү дээ. Дуунуудаа гаргаад хамгийн анх Playtime-ийн main stage дээр оргил цаг гарч хамгийн анхны тайз хуудын араас гараад байна. Харин 22 онд. Тэгээд тэрний ардаас чи бид чи Ази айлын тоглолтыг би бүр хөрөөлтэй хүмүүс баярлаа болдог. Зөв лифтэнд сууж байгаа юм шиг байгаа байхгүй. Нөгөө өмнөх бид нар чи хүрлээ битэр би нэг бүр амар сондох бол хүрлээ битэр дөнгөж хамтлаг болоод юу чадахгүй өрөвт байгаа шүү дээ. Тэгж яагаад бүр нэг тоглолтод орох гээд хүнд 150 сая төгрөг өгж иж тоглолтод орж ирсэн шүү дээ.
гуйгаад ах бидний ингээд оруулаад өгөөч. Бид нар ингээд тоглож ингээд туршлагатай болмоор байна. Бидэнд байгаа 150 мянга төгрөг гээд ингээд төлөөд тоглож исэн баг. Тэгэл ингэж явсаар хагаад 22 онд бид нар плейд нөгөө өсдөг плей таймынхаа headliner хамтлаг болж эхний өдрөө 2 дахь өдрөө тоглоод тэгээд шууд Азийн аялын тоглолтод Таиланд, Вьетнам, Солонгос гэл яваал. Тэгэл ингээл явчих واخ. Тэгмүүд энэ хугацаанд чи нөгөө халаан болж байгаа шүү дээ. Нэг скил муу гэдэг нэг асуудал. Мөнгө гэдэг ахаад нэг асуудал. Тэгэл ховц сунаар харагдах байдал, эртлийн байр гэж зөндөө юм. Тэгмүүд панк яг тэр үед нь ороод ирсэн чи би ерөөхдөө өмнөөс баярлаад байгаа юм чи. Йоо намайг ингэсэн ч болоосаа. Гэхдээ ер нь бол яг энэ мундаг хүмүүс донд баглаар амар хурдан өсөж дэвчтэй байлээ. Маш богино хугацаанд амар их юм болж авсан. Гол нь тэгээд бас нөгөө хөгжимчин тэгээд хамтлаг гэдээ бас нэг хоёр өөр үйл юм шиг. Бид нар ингээд тусдаа ингээд зөвөр ингээд соло хөгжимчд байсан бол ингээд хөгжмөд тоглолцоод явчихна тий. Ингээд хинтээ ч хамаагүй хөгжмөд тоглолтох ч юм уу тий. Тэгмүүд бид нар чи яг хамтлаг болохоор яг хөгжим мэдээс ч нэгдүгээр тэгтээ тэгээд бусад одоо цагаараа ч юм уу бидний харилцаа гэвэл бид баг гэр бүл шахав тий. Биендээ байн санаа тавьдаг. Тий, одоо нөгөө бид нар чинь 11 жил болоо тэгээд одоо хүмүүс бараг ингээд сүулт орж исэн гэж яриад байгаа болохоос манай хамтлаг байгуулагдсан чинь 2 жил гарны дараа л орж исэн байгаа байхгүй. Тэгээ одоо 11 жил болж байгаа хамтлаг чинь 8 9 жил бараг цуг байсан. Манай ерөөлт 22 онд орсон болохоос бид гур бол ингээд ерөнхийдөө original members гэж байдаг шүү дээ. Үндсэн гишүүд. Тэгээд team гишүүд байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь одоо ерөнхийдөө бид нар хамтлаг гэхлээр хамтлагаа жоохон хальчаад байгаа юм л да. Одоо биднэрт одоо ингээд хүрлээ бит хоёр ингээд хоорондоо заримдаа уцаар яриад бөөнөрөө дөрүлээ сууж байгаа гэсэн яриад за одоо энэндээ нэг 2 байр авч өгөх юмсан машин авч өгөх юмсан яаж энэ тоглолтоос за энэ 3 тоглолтны орлогыг цуглуулж байгаа за эндээ нэг машины дээлүүд нэг юм аав ээж хоёр ярьдэн шүү дээ том хөвгттэй за нэг 2 байр нэг тэ унаа дүүдэлч хийсэн энэ төр гэж ярьдэн шүү дээ яг тэр шиг болчих واخ. Тэгэхээр чин эн чин яг хамтлаг хөгжмийн хамтлаг гэхэлэр чинь биш болчихж байгаа шүү дээ. Одоо ингэ биенийхээ хувийн амьдрал руу орж ирээд эндээ юм тэрэндээ юм. За энэ нэг компьютер ингэсэн байна. За компьютерээр шинжилээ. Яагаад вэ гэхээр бид дуу бичиж байгаа цаашлаад өөртөө ч хэрэгтэй юм тийм тий. Утас авъя, ийм авъя, тийм авъя. Тэгвэл хөвчлэн нөгөө бид нэг өөрсөндөө хөрөнгө оруулалт хийхийг аяг бичдэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө бидний урсгал ч юм уу яг энэ хөгжим тоглохын тулд айгу тоног төхөөрөмж, техник хэрэгтэй болдог байхгүй. Тэд нар байж ч илүү гоё дуурна, гоё хүчтэй саундууд гарна, чадвар дээшлэн гэдэг ч юм уу те. Тэгээд бүгдээр яг тэрэндээ хөрөнгө оруулалтаа хийгээд тэгээ мэдээж арга ирмэр бусад юмнууд нь асуудалгүй болчихвол ирэхэд юм аа хийц ч гэсэн амар тайван те. Тэгээд бид нар бөөнөрөө тэрний хадлал явж байгаа. Одоо танай хамтлагийнхныг энэ 2025 онд өөр ямар тайзан дээр харах боломжтой байгаа вэ? Wake Up-аас дараа нь за хамгийн эхлээд баг юу бах нь? Play time бах. Үгүй. Мохоник байгаа. Мохоник 26-7 хонд гэлөө тоглоно гэсэн баха. Тэгээд тэрний зарим гарсан байна уу гараагүй байна уу. Тэгээд тэрэндээ тоглоно. Тэгээд Play time эхний өдрийн бид нар headlining position авсан. За тэгээд Ара дээр тоглох байх гэж бодож байна. Тэрнээс гадна бид нар бас урагшаа явж магадгүй бах. За тэгээд өөрсдөө гэсэн нэг бид нар нэг шарт бас гээд бас нэг юм wake up шиг юм фестивал биш. Гэхдээ нэг юм хөгжилтэй бас нэг юм тоглолт хийдэг хгүй юу? Хамтлагуудыг ингээл хамруулаад 5-6 хамтлаг нийлээл тэгээд нэг юм амар сүртэй том концерт нэг амар нэг юм маркетинг зардыг хийхээсээ илүү юм залуучуудын чөлөөтэй оролцдог тийм тоглолт зохион байгуулдаг. Арай жижиг энэ фестивалаасаа. Тэрмээ 8 сард болно. Тэгэл тэгээд бас шилийн богд тэмдэглэл явж магадгүй байна. Ер нь бол энэ 101 юм яриад байгаа 5-6 юм байгаа. Тэрэн дээр ингээд нэмэгдээд явж магадгүй. За тэгвэл одоо манай үзэгчдэд зориулаад та гурав маань гуруулаа. Өөрсдийнхөө сонсдог нэг гадаад дуу, нэг монгол дууг санал болгоё. Монгол нэг дуу гэх юм бол нөгөө Утамэ гэдэг хамтлаг байдаг байхгүй. Тэрний чамд бие гэдэг дуу өгдөө. Тэр нь би амар дуртай. Тий. Чамд бие гэдэг тэр дууг хүмүүс бас сонсоод тий амар гоё хит. Уус хит болох хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр үедээ яагаад тэгээд өнгөрцөн мэдгүй бод яг нэг нөгөө зах зээлийн яг цаг нь таараагүй байсан юм тийм шүү. Тэгээд хүмүүсийг тийг сонсоосоо гэж хүсэж чинь. За
гадаадаас гэвэл бас аим сонио. Метал доо санал болгоо. Ингийн доо санал болгоо. Тэгвэл би нөгөө нэг анх хүрлээ битээр нийлэл хамгийн их сонсдог байсан хамтлаг нь Korn гэдэг хамтлаг байхгүй. Тэгээ тэрний Adidas гэдэг дуу идэв. Тэгээд тэр дууг сонсож ирсэн бахаа. Тэгтээ сонсож үзээгүй бол ахаад сонсоорой гэж хүсэж байна. За миний хувьд тэнгуүтлээ би чинь нэг хөвчлээ өмнө яг тийм инструментал дуунаа сонсдог байсан байхгүй. Тэр нь бол ямар нэгэн тийм дуу байхгүй, дан юм хөгжим явдаг. Тиймэрхүү юмд айгуу дуртай. Тэгээд нэг Австралийн Pliny гэдэг гитарч байдаг. Pliny-гийн Electric Sunrise гэдэг дууг бол би бас нэлээд олон удаа сонссон. Хамгийн дуртай дуунууд юм нэг. Монголоос гэвэл ч одоо зөндөл дуу байгаа. Тэгээд санал болгоё гэвэл гэхдээ одоо өөрийнхөө Gravel Clown хамтлагийн цаг гэдэг дуугаа санал болгож байна. За баярлалаа тий. За миний хувьд тэгэл би нөө баг бахта яг Black Veil Brides гэдэг хамтлагийг аяг сонсдог байсан. Бүр 10 жил жоохон бахта Итали хамтлаг байж байгаад нэлээд зөөлрсөн хамтлаг байж. Тэр чинь багтаа нөө спикер дээр цонхороо гадагшаа спикерээ харуулж тавьж байгаа нөө хүмүүсийн чинь анхаарлыг татах гал. Тэгэл өөрөө дотор нь гэртээ саваал зүгээр тайзан дээр байна гэж өөрийгөө төсөөлөл. Ёо Black Veil Brides Knives and Pens гэдэг дуу. Тийм. За Монголд тийм сая манай талгаач инх манлах маань өөд болсон. Тэрний дараа Харангийн бороо гэдэг дууг сонсоход инх манлах зориулж битсэн юм шиг л тэгж санагдсан. Гэтэ яг нь рок мөнх сайхаахын битсэн үг гэдэг юм байлаа гэдэг. Тэр дууг яаж яана гэж. Болгож байна. Гоё дуу. За бас сонирхолтой дууны хувилбар байлаа. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр ярианы төгсгөлд манай үзэгчтэй та гурван маань өөрсдийнхөө амралтын өдрөөрөө нэг хийгээд үзээрэй гэд нэг зүйлийг санал болгооч. Хийгээд үзээрэй. Би нөгөө одоо нөгөө Америкт сурж байгаа байхгүй би. Бизнесийн чиглэлээр сурж байгаа. Тэгээд одоо би зуныхаа амралтаар ирсэн байгаа байхгүй. Одоо 2 жил болж байгаа. Дараа жил төгсөх баг. Тэгээд ерөнхийдөө би ингээд тэнд амьдраад харж байхад Америкт хүмүүсийг ингээд өдөр болгон сандвич идэл, бургер идэл те, junk food айгүйх иддэг энэ төргээл хүмүүс яриад өдөр болгон вино бас пими уул. Тэгэнгүүт би юу гэж анзаарсан бэ гэхэл тэр хүмүүс өдөр болгон өглөө гарч гүйдэг байхгүй. Бүр байнга нэг 70 эдтэй хөгшөнтэй ингээд ярилцчаангууд сүүлийн 30 жил өдөр болгон гүйсэн гэл те. Тэгэхээр манай монголчууд нөгөө нэг юм дид бүтцээс чамаарал те зөндөө нөгөө нэг манай Улаанбаатар хотч нэг асуудал зөндөө шүү дээ те. Энэ асуудлуудаас хамаарат нөгөө гүйлтийн зам гэдгээс чиглүүлээ зөндөө юмнууд байгаа учраас ядаж амралтынхаа өдөр те амралтынхаа 2 өдрөөр юм биеийн тамирыг хичээллээд хөлбөмбөг тоглодог ч юм уу гүйдэг ч юм уу дугуун өгдөг ч юм уу тиймэрхүү юм хийгээд үзээсэй. Үзээд цааш та хөвшүүл эрүүл мэндийн илүү сайн одоо бас 100 болж шүү дээ. 100 ч бас гоё дулаах хэмжээ гадуур гүөх бүр илүү гоё болох болов гэж бодож байна. Тийм. За миний хувьд гэвэл одоо яг энгийн ажлын өдрүүдээс илүү нэг сошиал медиагаа жоохон багасгаад гэр бүлтэйгээ ч юм уу хүүхдүүдтэйгээ ч юм уу сайхан анхаар салхин хараад тоглоод яг юм илүү амьд харилцааг үүсгээрэй л гэж хэлээ да. За миний хувьд гэвэл би ширээ теннис тоглодог. Тэгээд ер нь бол бүр өөрийгөө хөгжүүлэх мэрэгжлийн төвшөнд тоглож суран цаашлаад цол зэрэг явах болно гэж бодож тоглож явдаг. Тэгээд ер нь ихэнх хүмүүс нэг теннисийг бильярдны газар нэг теннис байгаад дээ шүү дээ. Тэрэн дээр гараад нэг 2-3 өдөөсөө цохилцол ер нь тим спорт гэж боддог. Тийм биш шүү. Их спортоо ордог. Тэгээд миний хувьд гэвэл нэг удаа ч юм уу нэг сарын хугацаанд нэг мэрэгжлийн багш аваад яг тэр үзэх ёстой техникээр нь тоглоод сонирхоод үзээрэй. Тэгвэл ингээд тэр спортыг маш өөр юугаар нь ойлгоо шүү. Ингээд маш их хүн дурлуулдаг спорт. Тэгээд дээрэс нь ер нь насны тим
юу байхгүй 70 80 90 настай хүмүүс тоглоод явж идэг. Тим хүмүүсийн бүр тэмцээн бүр Монгол маш тогтмол болдог. Тийм ер нь тэгэл аль болох нэг амралтын өдрүүдэд өөрсдөө нэг хөгжүүлсэн нэг хоббитой ч юм уу нэг зуршилтай айлуулах гоё юм шиг байна тий. Нэг юу хийцгүүрээд байжснаас илүү тий. Хөгжим сурдаг ч юм уу, одоо спортоор хичээлдэг ч юм уу тий. Тэрний илүү одоо амьдралын ч гэсэн гоё шинэ юм авчрах байхаа гэж бодож байна. За өнөөдөр манай амралтын хөтөлбөр нэвтрүүлэгт ингээ гоё өнгө нэмсэн. GOVC хамтлагийнхандаа баярлалаа. Тэгээд Wake Up тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд бас 100 одоо олон удаа уулзах байхаа гэж бодож байна.